497 дугаартай хангаа. Өнөөдрийн мэд хүргэе. За бэлтгэлээ сайн базаасан уу? Сайн базаасан. 2 дугаар шат дуусаад 3 хоногийн дараагаас л бэлтгэлээ гэж эхэлсэн дээ. За бэлтгэдэг нь маш сайн хангагдсан юм байна. Хангаа маань ер нь бол маш их туршлагатай оролцогчуд. Яагаад гэх юм бол өмнө нэлээд хэдэн тэмцээнд оролцож байсан. Дээрээс нь Universe Space Songs наадамд хамтлагаараа ороод шилдэгт орж исэн. Энэ удаад харин солоогоор ороод те шилдэгийн төлөө дээрээс нь мэдээж дотроо ботсон зүйл байгаа бах. Ер нь цааш юу бодчиход? Юу бодгоо одоо энэ тэмцээнд маш том зорилго тавьж орж ирсэн. Тэгээд яг өмнөх шат 2 дугаар шат буюу 2 дугаар шатн дээр жоохон өөрийн одоо алдаа дутагдлаас болж маш муу дуулсан. Тэгээд дахиж алдаагаа давтахгүй төлөө 3 дугаар шатанда яаж бэлдсэн бэ гэдгийг одоо үзэгчд маань одоо сонсч намайг одоо тунгааж шүүнүү. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Hexagon.
За хангаа 3 дугаар шин шалгуурлалтанд ямар ч байсан амжилттай тэнцлээ. Тэгтээ жоохон сэтгэл дундуур байна уу гэж царайнаас харж байна. Харин тэгэл бас жоон ханаа түрээд чээж боогод жоохон олигтой сайн дуулж чадсангүй. 4 дугаар шин шалгуурлалтан дээр одоо хүссэн зүйлээ атгаж авахын тулд бэлтгэлээ сайн хийгээрэй. За баярлалаа. Амжилт хүсье. За.
497 дугаартай хангаа. Өнөөдөр мэд хүргэе. За бэлтгэлээ сайн базаасан уу? Сайн базаасан. 2 дугаар шат дуусаад 3 хоногийн дараагаас л бэлтгэлээ эхэлсэн дээ. За бэлтгэл маш сайн хангагдсан байна. Хангаа маань ер нь бол маш их туршлагатай оролцогчуд. Яагаад гэх юм бол өмнө нэлээд хэдэн тэмцээнд оролцож байсан. Дээрээс нь Universe Best Songs наадамд хамтлагаараа ороод шилдэгт орж исэн. Энэ удаад харин соолоогоор ороод те шилдэгийн төлөө дээрээс нь мэдээж дотроо бодсон зүйл байгаа бах. Ер нь цааш юу бодчиход? Юу бодгоо одоо энэ тэмцээнд маш том зорилго тавьж орж ирсэн. Тэгээд яг өмнөх шат 2 дугаар шат буюу 2 дугаар шатн дээр жоохон өөрийн одоо алдаа дутагдлаас болж маш муу дуулсан. Тэгээд дахиж алдаагаа давтахгүй төлөө 3 дугаар шатанда яаж бэлдсэн бэ гэдгийг одоо үзэгчд маань одоо сонсч намайг одоо тунгаад шүүнүү. Нэвтрүүлгийн хамгийн зохион байгуулагч Hexiband.